За сайн байсан хүмүүс үзэгчтэй. Телевизийн аврах студиэс бэлтгэе явуулдаг амьд спортны нэвтрүүлэг өнөөдрийн дугаараараа дэлхийн цомын аврах шалралт кикбоксинг тэмцээнээс үзүүлэхээр бэлтгээд байна. Тэгэхээр дэлхийн цомын аврах шалралт кикбоксинг тэмцээн манай оронд 6 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүд амжилттай болж өндөрлөө. За энэ тэмцээнд Япон, Солонгос, Оросын холбооны улс, Казахстан зэрэг 8 орнуудын зочид төлөөлөгчдөө оролцлоо. Энээс гадна дэлхийн кикбоксинг холбооноос томилогдсон энэ тэмцээнийг шүүн явуулахаар томилогдсон. Оросын холбооны улсын шүүгч Адриано Анатолий Федорович энэ хүү тэмцээнийг ерөнхий шүүгчээр ажиллаж өдөртөө явууллаа. За энэ хүү тэмцээн дэлхийн аврах шалралт дэлхийн цомын төлөө тэмцээн маань нэгдүгээр Монгол улсад анх удаа зохиогдсноор их чухал онцлог ийм үйл явдал боллоо. Ингээд 56 кг-ийн жингийн аваргын тоглолтод хүч спорт хорооны тамирчин Болдот, за Red Bulls клубын тамирчин Ган Зориг нэр шувдрагын тоглолтод шалгаран үлдлээ. За мөн дэлхийн цомын аврах шалралт тэмцээний үеэр бас Японы Солонгосын сэтгүүлч, спортын сэтгүүлч, сурвалжлагч нар ирж энэ хүү тэмцээнээс сурвалжлага өгүүлэл хийжтэй. За мөн зарим орны кино сэтгүүлчд баримтат кино хийсэн байгаа. Тэгэхээр энэ тэмцээн бол Монголын кикбоксд онцлог үйл явдал болохоос гадна бас Азийн орнуудад ялангуяа Хятад, Япон, Солонгос гэх мэт фул контактаар төдийлөн өндөр амжилт үзүүлээд идэх нь Азийн орнуудад энэ спортыг сурталчлах, хуулан таниулахад чухал ач холбогдолтой юм үйл явдал боллоо. За энэ тусгай тэмцээнийг шүүн явуулсан шүүгчдийн бүрэлдэхүүн харагдаж байна. За шүүгчдэр архаг дуршлагатай ариун дуршлагатай шүүгчдээс гадна бас шин залуу ийм шүүгчнэр орж тэмцээнийх амжилттай шүүг явуулсан. За ерөнхий шүүгчээр олон улсын Аз зэрэглэлийн шүүгч, Оросын холбооны улсын шүүгч Адриано Анатолий Федорович ажилласан байгаа. За Ирин Кажугийн шүүгчээр улсын шүүгч, спортын мастер Хөдрбаатар. За мөн Ирин Ажуугийн шүүгчээр улсын шүүгч Сүлдбаатар томилогтой ажилласан. За мөн Ирин Ажуугийн шүүгчээр саяхан Австрийн отноо зохион явагдсан Австрийн нээлттэй тэмцээний мөнгөн медальт улсын шүүгч Сүхбаатар саруулууд томилогтой ажилласан. За үүнээс гадна Азийн холбооны шүүгч Бат Хэрэл, Азийн холбооны шүүгч Бат Хуй, за Дорнод Номхон далай холбооны шүүгч Сүхбаатар томилогдсон амжилттай шүү явуулсан. За энэ дээр бас шүүгч нэртэй бас энэ ташрамд бас их талархлаа илэрхийлмээр байна. За тэмцээний аж ахуйн шүүгч, Оросын шүүгч, спортын мастер Ганбаатар. Эрхэм хүндэтэй наадамчдаа Mobicom корпорацийн хөнгөлөлт урамшуул зурх хагас хөдөллөө. Нийт хэрэглэгчдийн дугаар харах үйлчилгээг 1500 төгрөг болгон хямдруулж Mobic хартын шинэ дугаар удаан